За нэг сарын челленжийн маань ялагч нар тодорсон байгаа. Энэ удаа бид нар 6 хүмүүсийг тодруулсан. Тэгэхээр яг энд одоо манай энэ сарын челленжийн 2 ялагч маань сууж байна. Туяа маань болохоор сая Ice Run-ы төрүүлсэн эмэгтэй байгаа. Маш хурдан явдаг, гүйдэг. Тэгээ сая 100 бит 2 бас триатлонд хамт оролцсон. Тэгээ триатлоны try trade бас 40-с дээш ангилал дээр бас авруулсан эмэгтэй байгаа. Тэгэхээр ингээд амар мундаг эмэгтэй. Өвлийнхөө одоо бэлтгэлээс бид нар хуваалцаж юу яаж өвл бэлтгэл хийдэг вэ? Сая хэдэн удаа гөв нэг сард? Нэг сард 22 өдөр гүйсэн. 22 өдрөөс 19 өдөр нь гол дээр ер нь бол гол дээр мөсөн дээр гүйх тоогоол олон байлгасан. Тэгээ 9 өдөр нь гадаа гүйсэн. Тэгээд 22 өдөр нэг удаа 5-аас дээш километр гүйжсэн. Жилийн хэдэн сард нь ер нь бэлтгэл хийдэг вэ туяа? Ер нь тэгэл жилийн 4 улиралтай бэлтгэлтэй байдаг юм а. Зундуур нь тасалдсан ч тасалдсан л да. Ажил төрөлтэй гадагшаа явсан байж таарна. Яагаад юу нэг ингэж ихгүй дээ? Юуны төлөө зорж байгаа? Одоо 2026 оны зорилго юу байна? Гүйлтэй. Гүйлтвэл хүн бүхэн эрүүл мэндэд хэрэгтэй. Тэгэл спортойхоо өөрийнхөө эрүүл мэндийг бодож мөн ялгаагүй тэмцээн уралдаандаа бас байнгын бэлтгэлтэй байх гэж л гүйждэг. Тэмцээнд ороод төрүүлэх юу гоё яах вэ? Ер нь өөр бахархаад тэгэл баярлалаа. За Туяа маань Eco Runners клубын тамирчин байгаа сайн. За энэ залуутайгаа танилцсан хэн блэ? Төрмөх. За Төрмөх маань хэдэн удаа сая нэг сард гүв? Сая нэг сарын жилийн дээр бол 12. Аха. Нэг удаадаа хэрэхгүй дээ. 12 км-с. Вау, 12-оос дээш юм уу? 10-аас дээш. 10-аас дээшгүй юм уу? Тэгээ дунд сар. Яагаад юу гүйж эхэлсэн? Улаанбаатар марафонод гүйх гээд бэлтэж эхэлсэн. Тэгэл цаашдаа гүүмэр санагтаал өгөөдсөн шүү дээ. Улаанбаатар марафон гэдэг чи одоо нэг жилч болоогүй 8 сар л гүйж байгаа юм ба штэ зөв үү? 9 сар 10 сар болж байгаа. Тийм. Гүйлт юу нь гоё вэ? Гүйлт нэг төсвөр юм хэцүү байх харлах байсан гэдэг шүү дээ. Яагаад? Тэгэхээр хэцүү нүү тэгээд хичээж ингээ авч байгаа шагналууд ингээ амар үнцэнтэй санагддаг байхгүй. Тэгээд гүйлт гэх амар хичээл зүтгэл ордог санагддаг. Одоо 2026 онд ер нь гүйлт дээр ямар хөө зорилго тавьсан? 42 км дээр ер нь 330 минутанд. Дуусгах гэдэг. 42 км-ийг 3 цаг 30 минутанд гүйнэ гэсэн байна. Өмнө нь Active Running клубын челленжүүдэд оролцож ирсэн үү? Оролцож байгаа. За тэгээ хоёр ялагчтай гоё баяр хүргэе. Тэгээ манай бабу маань гоё шагнал гартуулах. Хушхан маань энэ жилийн энэ удаагийн манай энэ сарын челленжийг ивент итгэж байгаа тий. За ингээд нэг сарын челленжийг маань тэргүүлж оролцсон та хоёртай маш их баярлалаа. Ингээд Хушхан компани гарын бэлэг ингээд ийм гоё ингээд бүтээгдэхүүнийхаа дээжээс өгж байгаа шүү. За баярлалаа. За ингээд манай Active Running клубын сар болгоны челленж маань ингээ оноо цуглуулад явдаг. Тэгээ жилийн эцэст шилдэг актив цуглуулсан оноогоор шилдэг актив болдог. Одоо та оролцсон хүн болгоо 2 оноо авдаг. Төрүүлсэн хүмүүс харин нэмэлт 2 оноо авдаг шүү зэ. Тэгээд ингээд жилийн эцэст хамгийн их оноотой 3 хүн шилдэг актив болдог. Тэгээ ийм цом активуд маань ингээ челленжүүдтэй идэвхтэй оролцоорой. Хамгийн сүүлд нь тэ шилдэг активын төлөө өрсөлдөөрөө өөрсдөө ялаарай. Хамгийн гол нь эрүүл байхын тулд бүгдээрээ гүйцгээе. Баярлалаа.